Арай мэд өнөөдөр та бүхэндээ хэмлээ явуухан AI OpenAI-ийн шинэ зургийн загварлах 1.5 image 1.5 гэсэн хүү загварыг танилцуулъя. Өчтөр 16-нд өчтөр 12 сарын 17-нд нийтэлсэн байна тийм ээ. 10 шинэ загвараа танилцуулсан байгаа. OpenAI GPT модель маань зураг үүсгдэг 1.5 гэдэг GPT image 1.5 гэдэг юм шинэ модель моделээр танилцуулсан байгаа. 2025 оны 12 сарын 16-нд шинэ GPT зургуудын данагнаа. За яг ингээд юун дээрээс хэдүүлээ. Танилццгаая. Энэ хүү зураг маань юу чаддаг вэ гэдгийг хуваалццгаая. Fresh from the boat. All day days on the rock and bags, let's flash and chase the clouds. All day days on the rock and bags, let's flash and chase the clouds. Ever slightly breathing, no more flow under the skin. Become sad, so left alone. GPT image гэдэг загварны хүү байдлаар нээлттэйсэн байгаа. Өнөөдөр GPT image шинэ үйлдэл гаргаж байна. Манай шинэ төрөлс зураг болгох загвараар зөвлөдөг. Одоо энэ хүнс ямар нэгэн бүтээж байгаа. Зураг функцийг тайлбарлаж байна. За энэ хүү шинэ GPT image 1.5 маань юу чаддаг вэ гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа танилццгаая. Чухал зүйлсийг хадгална, нарийн засварлах гэнэ. Зургийн яг үндсэн имижийг хадгалаад түүн дээр нь нэмэлт жижиг засваруудыг маш чадварлагаар үүсгэж чаддаг байгаа. Жишээ нь одоо би нэг зураг оруулаад түүн дээр хоёр өөр хувцас оруулаад үнийг нэгтгэх гэдэг ч юм уу. Тэгэхээр үндсэн зургийг олохгүйгээр түүнд яг жинхэнэ бодит юм шиг засвар хийж чаддаг байгаа. Зургийг засварлах юм нэ. Энэ загвар нь нэмэх, хасах, нэгтгэх, холих, шилжүүлэх зэрэг янз бүрийн засварлах төрлүүд дээр маш сайн тул та зургийг онцгой болгодог гэж байна. Одоо жишээ нь тий. Одоо хоёр эрийг зайлвал зөвхөн хаагуул дээрээ авсаргасан зураг шиг харагдах OpenAI шууд дамжуулалтанд оруулна. Одоо энэ хоёр ийм зураг өгсөн байгаа. Зүүн талд эрэхтэй гараа туснаа ретро. Одоо шинэ ийм гурван зураг өгөөд хүүхдийн төрс өдрөөр үдшилтээр өдөж байгаа хоёр эрэхтэй болон ахаа 2000-ад оны Camry хувийн зураг нэгтгэн харуул. Тэгээ үр дүн юм. За үндсэн их зургийг ингээд оролдохгүйгээр тэгээд цаа деталь зургийг маш сайн үүсгэх байгаа. Загварын онцлог маань юм бэлээ. Бүтээлч өөрчлөлтүүд гэнэ. Загварын бүтээлч байдал нь чухал нарийн ширийн зүйлийг хадгалахын зэрэгцээ санаануудыг амьдруулахын тулд текст зохион байгуулалт гэх мэт элементүүдийг өөрчилж нэмж оруулсан хувиргалтаар гэрэлтдэг гэнэ. Текст болон нэмж оруулсан засваруудыг маш гоё хийж чаддаг байгаа кодекс гэнэ. Энэ загвар нь бидний анхны хувилбараас илүү найдвартай зааврыг дагдаг. Энэ илүү наривчлсан засварлахаас гадна илүү нарийн их зохиолуудыг хийх боломжийг олгодог бөгөөд элементүүдийн хоорондын харилцааг зориултын дагуу хадгалдаг гэнэ. Элементүүдийг илүү нарийн хадгалдаг гэсэн. Текстийн дүрслэл гэнэ. Энэ загвар нь текст дүрслэл дахин нэг алхам урагшилж нягтрал ихтэй жижиг текстийг боловсруулах чадвартай. Нягтрал ихтэй ийм олон жижиг текстийг ч гэсэн өндөр чанартайгаар боловсруулах чадaltaй болсон байна. Чанарын нэмэлт сайжруулалт гэнэ. Мөн загвар нь олон жижиг нүүр царайг дүрслэн гаралтууд хэрхэн байгалийн харагддаг гэх мэт илүү шууд ашиглах боломжтой гаралтуудад хөрвүүлдэг нэмэлт хэмжээсүүдийг оруулсан. Одоо чинь 1970-аад оны Лондон Челсигийн зургийг үүсгэхэд энэ одоо энийг болол бодит зураг шиг харагдаж байна. Энэ гаралтай нэртэй. Шинэ бүтээлийн орон зай гэнэ. Текст зураг үүсгэж чадна.
сайжруулах ба хязгаарлалтууд. Тэгээ илүү нарийн зургийг үүсгэх чадaltaй гэсэн 70% багна. API дэх GPT image 1.5 гинэ. OpenAPI-аар бас хийж болдог их зураг үүсгэх боломжтой чадвартай гэсэн үг. За ингээд энэ дэлгэрэнгүй мэдээллийг би видеоны доор хавсчих та бүхэн өөрсдөө ингээд уншаад танилцаад судлах боломжтой. За images та бүхэн бүгд OpenAI ChatGPT ашигладаг бол энэ дээр images гэсэн юм шинэ модель гарсан байгаа. Нөгөө images гэдэг загвараа та өөрийн хүссэн зураг үүсгэх боломжтой байгаа. За ингээд туршаад зураг үүсгээд үзцгээе. Би юм дээр таныг зураг оруулъя. За би өөрийнхөө нэг үүсгэсэн зургийг орууллаа. Тэгээ бид нар дундаас энэ бэлэн загваруудыг бас сонгоод би промптыг ашиглаад зураг үүсгэх бүрэн боломжтой байгаа. Энэ загвараар үүсгэчихье. Текст шууд ингээ гараад ирнэ промпт. За үүсгэж байна. Вау. Миний анхны зураг маань энэ байна. Энд дээр нэг үүсгэсэн. За энэ дээр нэмэлт промпт ч гэдэг. Зурагт малгай өмсгөх гэх үү. Малгай өмсгөх. За. Деталь нэмээд үзье. GPT 1.5 image модель нь жоохон бүтээлтэй арай зөв харцангуй да. GPT Nano Banana Gemini Nano Banana Pro-оор илүү хурдан бүтээдэг байлээ. Бас туршиж үзсэн арай илүү хурдан юм билээ. За, малгай гэсэн малгайтай зураг бүтээлээ. Вау, энэ бол гоё юм байна. За тэгвэл өөр нэг юм туршаад үзье. Зураг гэсэн дээр би одоо тэгвэл олон зургуудыг нэрлэхэд үзье. За, гурван зураг оруулаа. Одоо нэг нэгтгээд нэг зураг үүсгэхээр туршаад үзье. За ингээд туршиж үзье. Энэхүү зургийг одоо ингээд халих, өөрчлөх энэхүү загвар маань одоо жишээ нь бүтээгдэхүүн сурталчлах ч юм уу тиймэрхүү зураг маш их илүү давуу талтай байх. Nano Banana бол энэ тал дээр маш хурдан илүү сайн гүйцэтгэлтэй байдаг. Гэхдээ үндсэн зургийг надад арай багасгах ингээд жоохон царай нүүр болцдог ч юм уу тиймэрхүү байдаг. Юу болол Gemini бол тиймэрхүү байдаг. GPT бол тэгдэм юм байлээ. Үндсэн зураг маш сайн барьж
үлддэг. Тэгээд түн дээрээ маш сайн деталь зургуудыг яг зургийн үндсэн деталь хэсгүүдийг маш нарийн өөрчилж чаддаг юм билээ. За ингээд зураг нь өсөж байна. Энэ Nano Banana Pro бодоход арай жоохон удаан юм билээ. Үүсгэж байгаа процесс нь өөрөө хурдан арай удаан. Вау, гайхалтай. Одоо энэ дээр ингээд өөрийнхөө хүссэн деталуудаа хийгээд үсгэж болно. Одоо дээлэн дээрх слэнгийн лого барилга. Лого барилга. За ингээд өгчээ. Үсгэж байна. Nano Banana Pro загварыг бодох. Хурдаар арай бага юм билээ. За ингээд дээлэн дээрх логог арилгасан нэ. Зөвхөн яг энэ текст дээр гэсэн деталь хэсгийг л арилгаад үлдсэн хэсгийг нь оролдог байгаа. За үүнийг одоо ингээд өдөр юун дээр туршаад үзцгээе. Gemini дээр турш үзнэ. Пестерлэг. Gemini-г туршицгаая. Энэ дөрвийг оруулчихъя. Дээл өмсгөөд тэгээд ташаа оруулаад үзье. Миний сайн хийсэн хөтөлбөр байна. За, Nano Banana Pro-гоор бод үзцгээе. Nano Banana Pro-ны илүү харьцангуй хурдан байгааг таарч байна. Иймэрхүү үсгсэн байна. Яг үндсэн шууд дээлтэй зургийг тэрцэгт нь аваад ашигласан байна. Царайг нэр өөрчилсөн байна. За тэгвэл AI дээр харьцуулцгаая. AI-ны царай нь харагдана тийм. За одоо дээлийн лого барилгууд үзье. GPT-ийн болохоор цаана байгаа байгаллын мэдрэг арай илүү ойрхон төрөлсөн шиг харагдаж байна. Лого барилга гэхээр Nano Banana болохоор дээлэн дээрх хүртлийн логог тэрчигт нь арилгасан байгаа. Тэгвэл GPT image 1.5 болохоор зөвхөн арслангийн логог алгаад дээлэн дээрх үндсэн хээг бол үлдээсэн байгаа. Энэ талаар энэ чанараар GPT
1.5 image модель нь хамаагүй өөр юм байлээ. Даваа юм байлээ. Аваа би шигэдлээ.